ба хуваах үйлчлэгийг хийх. Үржүүлэх хүрднээс эхлээд хэрэглээ хүртэл өнөөдөр ч мөн 6 нарыг зорилго болгоно. Улаан тал дээрх 4 дугаарыг удаан дарвал үржих, 6 дугаарыг удаан дарвал хуваах ажиллана. Үржих үйлс нь үржүүлэх хүрднээс 2 оронтой үржүүлэлт хүртэл, хуваах нь энгийн хуваалтаас 2 оронтой тоог 1 оронтой тоогоор хуваах хүртэл хийгдэнэ. Төвшинг сонгосны дараа хэсэг хүлээснээр ажиллаж эхэлнэ. Шооны тоонууд нь үржүүлэх хүрдийг сурахад тохируулсан байрлалтай бөгөөд 1, 2, 3 хүрд нь тус тал дээр, 4, 5, 6 хүрд нь дунд болон доод талд, 7, 8, 9 хүрд нь дээд талд байрлана. Өнгө болон барайл нь хурдан танихад тусалж өгнө. Үржих ба хуваах үйлийг 9 төвшин бүгдийг нь давбал мастер болно. Энд баяр хүргийн үржүүлэх хүрдний авраг гэх мэт мэдлэгээ гарч зорилгодоо хүрсэндээ баяр хүргэх үг танилцуулагдана. Хичээлэх явцад гацалт гарвал шар тал дээр 27 дугаарыг 9 секунд дарсны дараа дахин тохируулна. Өнөөдөр үржих ба хуваахаар нар 3, Кребелтийн үйл ажиллагаагаар нар 3, нийт 6 нарыг авна.